Монгол оронд минь аялал жуулчлал хэрхэн хөгжиж ирсэн өнөөх түүхэн замналыг та бүхэндээ товч танилцуулъя. Эртний нүүдэлчин монголчууд. Элчийг хороодоггүй эрхэм ёсон эрт цагийн чухал хүчээр элдв мууг дуулгасан ч бай. Эрэхгүй нэгийг дуулгах дохио хэмээн үнэн гүрний эзэн хаан модун шань юу харин элч жуулчин бадарчинд хүндэтгэн хэлсэн нь түүхэн сурвалжид үлджээ. Монголчууд нүүдэллэн нутаг бэлчээрээ сонгох, отор нүүдэл хийх, аян жин тээх, адуу малын эрэлд явах, ан гөрөө хийх, бадарчин хэсүүчилж явах зэрэг нь аялал жуулчлалын нэгэн хэлбэр байв. Эртээр үеэс монголчууд харь оронд мөн орон нутаг дотроо ердийн хөсгөөр буюу тимээ, үхэр, морин тэргээр хол ойр аялж ирсний зэрэгцээ нутаг сэлгэн нүүдэг уламжлалд аж төрөх ёстой байлаа. Монгол нутагт төр тус үүсэж, бусад улсуудтай харилцаа тогтоож, худалдаа арилжаа хийн, элж солилцож, харилцан зорчиж эхэлсэн нь аялал жуулчлал үүсгэд хүргэсэн гэж үздэг. Хүннүү гүрэн мөхөхөд баруун зүүн түмэд салж, зүүн түмд нь байлдан дагуулсан усад дагаар орж, харин баруун түмд нь дайжин явсаар Европ төвд очиж, түүхнээ Тэнгэрийн дашуур хэмээн алдаршсан Аттила жанжны үед түүхэн суурьсан нь өөрийн эзэн тусыг байгуулж, суурин амьдралын хэв маяг, соёл, ахуй орчноо солих зорилгоор хийгдсэн хамгийн анхны аялал жуулчлалын хэлбэр байсан гэдэг. Монголын аялал жуулчлалын хөгжлийн энэхүү үеийн гол онцлог нь тус улсын газар нутаг, байгаль, цаг уурын онцлог, хүн ардын амьдрал, зан заншил зэргийг тандан судлах зорилготой гадаадын элч, худалдаачид, лам хуврагууд зорин ирж байсантай холбоотой билээ. Тэдгээрийг шашин мөргөлийн, цайны замын аян, торгоны замын аян, тэмээн жингийн аян хэмээн тус тус ангилнаа. Монгол нутагт маань ирсэн гадны анхны жуулчид бол та бидний мэдэх Европын лам Плано Карпини, Вильгельм Рубрук, Венецийн худалдаачин Марко Поло, Хятадын лам Чанчун Бомнар он удаан хугацааны том аяллуудыг хийж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 1954-өөс 1990 он Монгол улсад гадаадын аялал жуулчлалын салбар хөгжсөн нь. 1955 онд гадаадын жуулчдыг үйлчлэх газар байгуулагдав. 1956 оны 7 сард гадаадын жуулчдыг үйлчлэх газар анхны гадаадын жуулчдаа хүлээн авлаа. Тус ондоо зөвлөлт холбоот улс, Интурист, бүгд найрамдах Хятад ард улс, Чехословак, бүгд найрамдах ардчилсан Герман улс, Унгар зэрэг хэд хэдэн улстай гэрээ байгуулжээ. 1957 онд манай улс аялал жуулчлалын үйлчлэгээний мэргэжилтнүүдэд бэлтгэж эхлэв. 1959 оны 7 сард бүгд найрамдах Хятад ард улсаас анхны 16 жуулчин хүлээн авав. 1961 он Улаанбаатар зочид буудал ашиглалтанд орлоо. Харин 1962 онд Америк нэгдсэн улсын анхны жуулчдыг хүлээн авсан. 1965 онд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Джонсны ангийн клубын гишүүн Ландрет анх Монголд ирсэн анчин байлаа. Монголын мэргэжлийн хөтөж тайлбарлагч анх удаа дэлхийн шагнал хүртэж 1964 онд Баянгол зочид буудал нээгдлээ. 1970 онд Монгол улс дэлхийн жуулчны байгууллагын гишүүнд элсэн оржээ. 1981 онд Чингис зочид буудал барих гэрээнд гарын үсэг зурагдав. Ингээд Монгол улс маань 1989 онд түүхэндээ анх удаа гадаадаас 10,921 жуулчин анчид хүлээн авч үйлчилсэн байна. 1990 оноос өнөө хүртэл орчин цагийн аялал жуулчлалын төрөх. 1990 онд улс оронд өрнөсөн улс төрийн хүрээний өөрчлөлт нь эдийн засгийн хүрээнд хүчтэй нөлөөлж, аж ахуйн байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг хөндөж эхлэв. Үүнд юуны өмнө олон салбар, үйлдвэр, аж ахуйн болон үйлчлэгээний газар нэгж хэсгүүдтэй томоохон үйлдвэр, аж ахуйн газруудын удирдлагын хэсгийг нэгтгэл нэртэйгээр өөрчлөн байгуулж, жинхэнэ үйлдвэрлэгчдийг бие даалган ажилуулах бодлого, чиглэл гарч хэрэгжиж эхэлсэн юм. 1990 онд Испани улсын Мадрид хотноо зохиогдсон дэлхийн жуулчны байгууллагын анх дугаар ерөнхий чуулганд 2 дахь удаага оролцов. Мөн Монгол улс анх удаа олон улсын сүлжээ буудлын менежментийн гэрээнд гарын үсэг зурв. 1991 онд жуулчин нэгтгэл хувьчлагдаж, төр бодлогоо компаниуд аж ахуйгаа авсан. 1991 онд Монгол улсад анхны хувийн ихтэй сургуулиуд аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлдэж эхлэв.
1992 онд Монголын аялал жуулчлалын холбоо байгуулагдаж 1994 онд анх Монголын аялал жуулчлалын үндэсний чуулганы зохион байгуулан нийт 300 гаруй төлөөлөгч оролцсон байна. Тус онд анхны хувийн хөрөнгө оруулалттай валютын дэлгүүр нээгдсэн. 1993-аас 95 онуудад Хинтийн Хөдөөарал, Дундгов аймагт Дундгов, Амар Баясгаланд, Хужирт, Мандширийн өргөө зэрэг хувийн хвшлүүдийн жуулчны баазууд үүд хаалгаа нээсэн юм. Харин 1994 онд аялал жуулчлалын чиглэлээр гадаадын улс орнууд руу мэргэжилтнүүдээ сургаж эхэлсэн. 1995 онд бид Солонгос улс руу шууд нислэг үйлдэж 1998 оноос хувийн нислэгийн компани байгуулагдав. 1996 он төрөл бүрийн хоолны үйлчлэгээний байгууллагууд байгуулагдан хувийн анхны зочид буудал үүд хаалгаа нээсэн. 2000-ад оноос жуулчин хязгаарлагдмал хариуцлагатай компани болон өөрчлөгдөн тэлж анхны хувийн хвшлийн аялал жуулчлалын компаниуд байгуулагдаж эхэлсэн. Мөн модерн Мац сүлжээ ресторан 13 дугаар зуун Чингисийн хөшөө цогцлборууд байгуулагдаж жуулчдын зорин очих газрууд нэмэгдсээр байна. 2001 онд Лас Вегас хотод ангийн үзэсгэлэн зохион байгуулж үзэсгэлэн дээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Жорж Буш хүрэлцэн ирсэн нь Монголын маш том сурталчилгаа болсон билээ. 2000 оноос өнөөг хүртэл Монгол Улсын засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг 2016-аас 2025 онд хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах 6 зорилтыг дэвшүүлээд байна. Үүнд аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулж, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, нутгийн иргэдэд болон тусгай хамгаалттай газар нутгийн сүлжээнд түшгэлсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчлэгийг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын судалгаа, мэдээллийн системийг хөгжүүлэх, жуулчдад зориулсан мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн хөгжлийг хангах, аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагаа, маркетинг сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр шаргуу ажиллаж байна. Ингээд та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.